Улс дамсан хар тамхины гин төлөвлөлүүдийг илрүүлж таслан зогсоолоо. Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар хамтран мансууруулах юм сэтгцэд нөлөөт үтсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг. Зохион байгуулалттай гин төлөвлөлүүдийн сүлжээг илрүүлэх, хууль бус сэргээлтийг таслан зогсоох үйл ажиллагааг хэрэгжүүлж Монгол улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдан борлуулдаг 6 бүлгийн 16 этгээдэд холбогдох 8 гэмт хэргийг илрүүлэн эдмөрийн баримтаар их хэмжээний синтетик төрлийн сэтгцэд нөлөөт үтсийг хан авч мөрдөн шалах ажиллагааг явуулж. Тухайлбал Таиланд улсаас МБ-нар нь мансууруулах бодисыг хувийн эд зүйлд нуун далдалж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэнийг дотоодод худалдан борлуулж байсан с ижигтэй 4 этгээдийг дайчлан баривчилж. Таиландын хууль сахиулах байгууллагаас Монгол улсын иргэн МБ-нарыг саатуулан шалгаж байна. Европын холбоо, Евраз, ойрох дорнотын бүс нутгаас гаралтай сэтгцэд нөлөөт метамфетамин бодисыг худалдан авч үндэсний бүтээгдэхүүн, цахилгаан барааны эдэнг, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд нуугчилж, Монгол улсын хилээр нэвтрүүлж, худалдан борлуулахаар бэлтгэж байсан үйлдвэрлэлийг хамтран илрүүлж талсан зогсоолоо. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг гэмт хэрэг тул Монгол улсын иргэн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцсон ял шийтгэл оноодог болохыг Тагнуут цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.